Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Бүгдээрээ орондоо ороод намайг хүлээж байсан гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр ямар сонирхолтой үлгэр ярьж өгөх бол? Өнөөдөр бүгдээрээ хамтдаа бидний сайн мэдэх, дандаа үздэг Маша Баавга хоёр хүүхэлдэйн киноны оригинал түүх буюу жинхэнэ түүхийг нь сонсоцгоо. Энэхүү үлгэр нь болохоор Орос ардын уламжлалт үлгэр юм билээ. Хүүхдүүд хичнээн хүүхэлдэйн киног нь үздэг ч гэсэндээ жинхэнэ түүхийг нь хараахан мэддэггүй санагдсан учраас багшаасаа яриад өгөөч гэж би өнөөдөр гуйсан юм. Хамтдаа сонсоцгоо. Маша Баавга 2. Эртээ урдын цагт дахиа шувууд онгодож талхны үнэр сэнгэнсэн нэгэн жижиг хэн тосгонд өвгөн эмгэн хоёр ач охин Машатайгаа амьдран суудаг юмсанжээ. Маша өдөржин цэцэгт нугын ирвэхэтээ эргэлдэн хөөцөлдөж тоглодог байлаа. Нэгэн удаа тосгоны хүүхдүүд ой руу явж амтад жимс түүхээр болжээ. Маша охин ч энэ тухай эмээ өвөө хоёртоо хэлээд хонгор шаргал үсээ хоёр салаа сүлжээд хулсан сагсаа бариад холын ой руу явж гин. Тосгоны хүүхдүүд ойн гүнд ирээд тоглон наадаж байлаа. Харин Маша охин өнгийн ирвэхэтээ хөөцөлдөн тоглож явсаар нэг мэтгэд найзуудаасаа нэлээд хол хоцорчээ. Яана багшаа найзуудаасаа хоцорч хуурч нь аюултай штэ. Машаач ийш тийш сандран харж найзууд минь та нар хаа нүгдээд байгаа юм бэ? Гараад ирэлтэй гэж дахин дуудсан боловч ямар ч хариу байсангүй. Ойн гүнд ганцаар төрсөн Маша охин найзуудаа дуудан уйлсаар цааш явлаа. Явж байтал ойн чөлөөнд нэгэн модон байшин харагдав. Тэгээд байшин руу очиж хаалгыг нь тог хэмээн тогшсонд чимээ гарсангүй. Тэгэхээр нь хаалгыг нь зөөлхөн түлхэж онгойлгоод байшин дотор орж эргэн тойрныг ажиглан байснаа цонхны дэрэгдэх модон сандал дээр очиж суулаа. Хэсэг суугаад нойр нь хурч суугаагаараа наам унтчихжээ. Гинэт хаалга онгойх чимээнээр сэртэл ойн хүрэн Баавга ороод ирж гин. Яана багшаа одоо Баавга яах вэ? Харин яах вэ? Маша охин айгаад уйлж ихэлтэл Баавга охин минь юундаа уйлаа вэ? Ойд зугаалж яваад төөрөө юу? Одоо надтай хамт амьдраа. Орон гэрийг минь цэвэрлэл гэжээ. Ингээд Маша охин Баавгын гэрийг цэвэрлэж зөгийн балыг нь халааж тэднийд амьдрах болжээ. Гэвч хайртай эмээ өвөө хоёрыгоо санахын ихээр санаж байлаа. Тэгээд нэг өдөр Баавгад намайг тосгон руу явуулаач, эмээ өвөө хоёртоо амтад бялуу хүргэж өгөх гэсэн юм хэмээн гуйжээ. Гэтэл Баавга тосгон руу чамайг явуулахгүй. Төөрч бодлаад замаа олохгүй бол яана. Эмээ өвөө хоёртоо очиход эргэж ирэхгүй бол би яах юм? Харин би бялуугч нь хөргөж өгөөд ирдэг хэрэгэ хурдан хийгээд ал гэжээ. Маша охинч маш их баярлан бялуу жигэнжээ. Тэгээд Баавгад тосгон орох замдаа амарч саадаж болохгүй шүү. Би чамайг хамгийн өндөр модон дээр суугаад харах болно. Хэрвээ бялууг маань идэх юм бол эргээд ирэхэд чинь явчихна шүү гэж хэлжээ. Баавга би идэхгүй. Бялууга сагсан дэгэдэг гэв. Гэтэл Маша охин гадаа бороо орж ийн үү да? Хараад ирээч. Хайрын бялуу минь орчих үү дээ гэж гин. Баавгаг гармагц Маша охин сагсан дотор орж суугаад цартай бялууга толгойд ирээ барьчихжээ. Хөөх багшаа ямар сэргэлэн охин бэ? Тэгэхэр чин сагсан дотор суучгаар чинь юу гэрлүүгээ явна гэсэн үг үү? Баавга гэрт орж ирээд бороо ороогүй байна. Би явлаа шүү гэж хэлээд сагсаа өрн тосгон руу явжээ. Баавга уул толгод өгсөж ой модыг сүлжин явсаар ядарч туйлдаж гин. Тэгээд
Бяцхан хожуул дээр сууж бялууга идий гэж бодоод мойног гараараа хөлсөөн арчаад май хөлөө амраая да гэд сууж гин. Гэтэл Маша охин сагсан дотроос харж байна шүү баавгай минь. Хожуул дээрээс бос хамаг бялууг минь битгий идчих. Хайрт өвөө эмээд минь бушуу үргэж өг гэж аяархан хэллээ. Баавгай гайхан хажуу талаас минь хараад байх шиг хачи юм да. Хамгийн өндөр модыг олоод гарчихсан юм байх та гэж хэлээд босож цаашаа алхасаар тосгоны захад байдаг өвгөн эмгэн хоёрын байшингийн гадаа хүрээд иржээ. Тэгээд хаалгыг нь төг хэмээн цохиж гин. Ач охины чинь хийсэн амтд бялууг авчирлаа. Хаалгаа хурдхан нэ. Халууцж ядарч байна гэж ихтэйхэн гэж орилжээ. Энэ үед баавгайн үнэр авсан тосгоны ноход тал талаас нь ирж хав гэж хуцан хазах гэж дайрав. Сандарсан баавгай сагстай бялууга орхиод хар хурдаараа ойн зүг паацган гүйжээ. Нохойн дуунаар эмгэн өвгөн хоёр хаалгаа нийтэл нэгэн сагс байна гин. Энд чинь одоо юун сагс вэлээ? Гэж эмгэнийг хэлтэл Маша охин сагснаасаа үсрэн гарч ирэв. Хайрт ач охиноо харсан эмээ өвөө хоёр нь хязгааргүй их баярлжээ. Энэ явдлаас хойш Маша охин эмээ өвөө хоёрынхоо үгэнд сайтар орж тосгоныхоо найзуудаа том хүрэн баавгаан тухай ярьж өгдөг болсон юм гинэлээ. Хөөх багшаа, энэ Маша баавгаа хоёрын үлгэр чинь шал ондоо юм биш үү? Тийштэй чи юу гэж бодсон юм? Би бодохдоо Маша баавгаа хоёрыг их л сайн найзууд гэж бодсон юм да. Гүй яах вэ? Минийхөө юу аахгүй юу? Хүүхэлдэйн кино уран зохиол гэдэг чинь уран сайхны хэтрүүлэг орж заримдаа өөр талаас нь өөрчилж харуулдаг байхгүй юу? Би даанч гайхаад үйдэг байсан юм а. Яагаад гэртээ харьдгүй юм бол? Яагаад Маша энд амьдраад байдаг юм бол? Гэхдээ багшаа тэр чинь Машаг баавгайгийн амьдарч байхдаа өнгөрүүлсэн он жилүүдийг нь өгүүлсэн болов? Харин тэгсэн болов? Чи маш сайхан сэтгэж байна шүү. Тийм байсан байж болно. Гэхдээ багшаа манай баавгай чинь тийм муу санаатай биш штэ. Баавгай яг муу санаатай биш л дээ. Энэ дээр одоо жишээ нь баавгай эмгэн өвгөн хоёрт бялууг нь хүргээд өгье гэж байна штэ. Тэгэхээр муу одоо амтан байх нь уу? Үгүй. Гэхдээ л Маша гэртээ байлгаад байсныг бодгоо жоохон сони юм л да. Тэгэхээр ингэж ойлгож болох уу багшаа? Баавгай зүгээр л Машагийн найз нь, гэхдээ хүн өөрийнхөө гэртээ л амьдрах ёстой болохоор Машатайгаа тоглолцохол гэрлүүн явуулах ёстой байтал хамт амьдрах га дайраад гэртээ авч үлдэх гээд байна гэдэг маань өөрөө жоохон буруу үйлдэл юм болов. Тэгээд манай Маша залхаад гэрлүүгээ явах гэж ийм арга хэрэгэлсэн болов. Яг зөв ойлгосон байна. Чи яагаад ингэж ойлгов? Яагаад багшаа тулгаа бит хоёр хагасаа бүтэн сайн болгонд бие биенийхтэй ор тоглолдог юм л да. За. Тэгэл заримдаа би тулгаагийн тоглож байгаа л одоо гэртээ орлоо, гэртээ харьлаа гэхээр тулгаа уурлаад үгүй чи манад үлд, чи манай хүүхэд бол гэдэг юм а. Тийм үү? Тийм тэгэл би тулгаагийнхаасаа явах гал үлсөөд ин гэхээр чи тэгвэл манай гэрт хоол идчихэлтэй гэл янз бүрийн хоол өгөөд идгийн. Би тэгээд яг үнэндээ хоол идэхсэндээ биш гэрээ сансандаа л тэгдэг байхгүй юу багшаа. Тэгэхээр чи тэр үед юу гэж хэлэх ёстой байх нь вэ? Одоо найз нь явъя да. Хүн чинь гэр орондоо очих харих ёстой байдаг юм штэ. Хоёулаа дараа тоглоё гэж хэлэх ёстой юм байна тийм үү багшаа? Яг зөв. Тэгэхээр альва хүн гэртээ эртгэн харих ёстой байх нь штэ тийм ээ. Найз нь явъя гэд байхад үгүй гэд явуулахгүй байх, эсвэл гадаа тоглож байгаад эсвэл тоглоомын төв тоглож байгаад ээж аав нь гэртээ харьяа гэд байхад дахиад үгүй харихгүй гэд байх юм бол зүг байх нь уу? Үгүй багшаа тэгэж болохгүй, хүн чинь гэртээ байх ёстой штэ. Яг зөв. Хүн гадаа тоглох үедээ гадаа тоглож, гэртээ байх үедээ гэртээ байх ёстой. Эндээс альва зүйлийн хэм хэмжүүр гэдэг зүйлийг өнөөдөр бид нар ойлгож авлаа тийм үү? Тийм байна багшаа. Тэгэхээр
хичнээн сайн нөхөрлөж байсан гэсэн хэм хэмжүүрээс давах юм бол нөхөрлөл биш болж хуурдаг гэсэн үг үү агшаа? Яг зөв. За ёстой гоё үлгэр суурлаа шүү. Хүүхдүүдээ та нар ч гэсэн альва юмны хэм хэмжүүрийг дандаа барьж байгаарай. Хэрвээ гэртээ харих цаг чинь болсон бол гэртээ харж байгаарай. Хэрвээ найз чинь гэрлүүгээ явъя гэвэл найзыгаа битгий үлдээч гэж шалаж зовоож байгаарай. Маш зөв сургамж авлаа шүү хүүхдүүдээ. Ёстой гоё үлгэр сурлаа. Дараажийнхаа дугаараараа эргэж уулзлаа баяртай хүүхдүүдээ. Найзынх нь нойр хүрээд байна өө. Та нар ч гэсэн унтаарай. Баяртай хүүхдүүдээ сайхан амраарай. Сайхан амраарай хүүхдүүдээ.